сонирхолтой өнөөдөр Apple ID хэрхэн нээх вэ гэдэг бичлэгээр уулзж байгаа дататай байна. За Apple ID нээхээс өмнө дата болон Wi-Fi хасаагаад Apple ID хэсэгтээр дарна. За тэгээд цэнхрээр танд Apple ID байхгүй юу гэдэг хэсгийг дараад 18-аас дээш настай бол 18-аас дээш настай гэдгийг сонгоод өөрийн овг нэр, төрсөн он сараа оруулаад continue-гээ дарна. Хэрвээ танд Gmail аккаунт байгаа бол Gmail аккаунтаараа нээх боломжтой. Хэрвээ танд байхгүй бол надад мэйл байхгүй гэсэн хэсгийг сонгоод Apple-ийн дахин давтагдчихгүй нэрээ сонгон continue гэж дарах юм бол доор харагдаж байгаа цэнхэр бичиг гарч ирж байвал таны нэр давтагдаагүй гэснийг илэрхийлнэ. Энийний дараа цаашид Apple ID руугаа нэвтрэх нууц үгээ зохиож оруулна. Доор харагдаж байгаа хэсгээр мөн давтан оруулна. Энийний дараа өөрийн утасны дугаараа бичээд дугаар дээр ирсэн 6 оронтой кодыг оруулж баталгаажуулснаар таны Apple ID нэгдэнэ. Хэрвээ та Apple ID дээрх дугаараа ашиглахаа болсон бол заавал Apple ID дээрээ шинэ дугаараа холбоорой. Good phone, good trick.